түрээсийн тухай ойлголт, ангиллыг тань мэдээж хэрхэн ямар шалгуураар тухайн түрээсийг ангилдаг болохыг дэлгэрүүлэн авч үзцгээе. За түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал. За өөрийнхөө хөрөнгийг ашиглах эрхээ тодорхой нөхцөлтөөр хугацаатайгаар за түрээслэгч талдаа шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний харилцааг түрээс гэж ойлгож байна. За тэгэхээр түрээсийн гэрээн дээр нэг талаас түрээслэгч, нөгөө талаас түрээслүүлэгч гэсэн хоёр үнцийн ойлголт гарч ирж байна. Түрээслэгч тал хууль эрх зүйнээс ямар эрх үүрэгтэй юм? Түрээслүүлэгч тал хууль эрх зүйнээс ямар эрх үүрэгтэй вэ гэдгийг тодорхойлдог аль бие усны хууль эрх зүйн баримтчийг түрээсийн гэрээ гэж хэлдэг байна. Тухайн түрээсийн гэрээ маань ямар хөрөнгийг хэдэн төгрөгөөр, ямар хугацаатай, ямар төлбөртөөр авч ашиглах вэ гэдгийг тодорхой заасан байдаг. За Нягтлан модон бүртгэлд түрээсийн бүртгэл маань ерөнхийдөө нэлээд тулгымсан асуудлын нэг. За Монгол улсад түрээсийн үйл ажиллагаа явуулдаг маш олон аж ахуйн байгууллага байгаа. За үүний дотор ерөнхийдөө банк санхүүгийн байгууллагууд түрээсийн үйл ажиллагаа маш их явуулдаг. За Монгол улсад дараах салбарууд маань түрээсийн үйл ажиллагааг илүү дэмжин Нягтлан модон бүртгэлд тусах хэрэгжүүлж байгаа. За үүний нэг нь нэгдүгээр уул уурхай, хоёрдугаарт нь хөдөө аж ахуй, гуравдугаарт нь барилга байгууламж, дөрөвдүгээрт нь програм хангамж. За эдгээр үндсэн дөрвөн салбарын хүрээнд түрээсийн үйл ажиллагааг нэлийн дэлгэрэнгүй хөтэлдэг. За уул уурхай компаниуд түрээсийн бүртгэлтэй холбоотойгоор хүнд машин механизм, шин дэвшилттэй технологиг түрээсийн үйл ажиллагаанд түлхүү хэрэглэдэг. За хөдөө аж ахуйн салбар маань түлхүү хэрэглэж байгаа. За сүүлийн жилүүдэд дэвшилттэй технологиг илүү түрээсийн үйл ажиллагаанд давмгаалж байна гэж үзэж байна. Нэг талаас түрээс маань хөрөнгө оруулалт, нөгөө талаас санхүүжилтийн бас нэг хэлбэртэйгээр бас байж болдог гэсэн. Түрээсийн гэрээн дээр түрээслэгч маань ямар давуу талыг өөртөө олж авдаг вэ? Нэгдүгээр нь за их хэмжээний мөнгө санхүүжил шаардлагатай болсон тохиолдолд өөртөө мөнгө санхүүжил шаардлагагүйгээр маш бага мөнгөөр түрээслэгч шинэ дэвшилттэй технологи авч ашиглах боломжтой болдог. Хоёрдугаарт нь бусад үр зээлтэй харьцуулахад түрээс маань харьцангуй уян хатан чанартай. За гуравдугаарт нь түрээсээр хөрөнгө авч эзэмшиж байгаа худалдаж авахаасаа илүү зардал ихтэй байдаг учраас татвар ногдох орлогоос хасагдах бас нэг хэмнэх боломжийг олгож идэв. За тэгвэл түрээслүүлэгч талд ямар давуу талыг олгодог вэ? За нэгдүгээр нь түрээслүүлэгч маань өөрөө өмчийн эзэн хэвээр байдаг учраас түрээслэгч маань санхүүгийн чадваргүй болсон тохиолдолд тухайн өргөд бусдад ашиглахны давуу тал нь болж идэв. За дараагийн нэг давуу тал нь болохоор татвар ногдохоос хасагдаад за татварыг хэмнэх. За нөгөө хэмнэсэн татвараараа шинэ хөрөнгө бас худалдаж авахар хөрөнгө нөөцлөх бас нэг давуу тал болдог. Гуравдугаарт нь банк санхүүгийн байгууллагууд ихэвчлэн түрээсийн үйл ажиллагааг явуулдаг учраас шинэ үйлчлэгийн төрлийг олжруулахад бас нэг давуу тал болдог гэсэн. За тэгвэл түрээслүүлэгч тал маань тухайн түрээс маань хэрхэн ямар давуу тал болдгийг үзцгээе. Түрээсийн бүртгэл дээр дараах нэр томьёо дуртахгүй байх юм аргагүй. Эдгээр нэр томьёог мэдэхгүйгээр тооцооллыг бид нар хийх боломжгүй юм. За гол нэр томьёоны нэгдүгээр нь болохоор түрээсийн хамгийн бага төлбөр гэж юу вэ? За энэ нь түрээслэгчээс түрээслүүлэгчид жил бүрийн ихэн эцвэл эцэст нь төлж байгаа мөнгийг түрээсийн хамгийн бага төлбөр гэж байна. За түрээсийн гэрээний төлбөр хамгийн бага төлбөр гэж юу вэ? Энэ нь түрээсийн гэрээний хамгийн доод үнийг илэрхийлж байгаа нэр томьёо юм. Гуравдугаарт нь анхны шууд зардал гэж юу вэ? За тухайн түрээсийн гэрээг байгууллагатай холбогдсон гардаг хууль эрх зүйн зардлуудыг ерөнхийд нь хэлж байгаа юм. За ашиглалтын зардал гэж юу вэ? Тухайн хөрөнгийг авч ашигласныхаа төлөө за засвар үйлчилгээ, татвар, даатгал гэх мэт нөө ашиглалттай холбоотой гарч байгаа зардлуудыг ашиглалтын зардал гэж нэр томьёод бас хэрэглэдэг байна. За дараагийн нэр томьёо нь үлдэх үнц. За тухайн түрээсэлсэн хөрөнгийн маань түрээсийн хугацааны эцэстэх тооцоосон үнц нь хэдэн төгрөг юм бэ гэдгийг илэрхийлдэг нэр томьёо. За дараагийн нэр томьёо нь худалдан авах сонголт. За тухайн гэрээ түрээсийн гэрээ маань хугацаанд туслаа. За тухайн хөрөнгийг худалдаж авах боломжтой бодит үнцийг хэлж байна гэж ойлгож байна. За түрээслэгчийн
өссөн нэмэгдэх зээл нөхөө. За энэ нь нөгөө түрээслэгч маань хөрөнгийг түрээсээр биш зээл авч байгаа тохиолдолд үүсдэг нэр томьёо. За дараагийн нэр томьёо түрээслүүлэгчийн нууд мөлхөө. За энэ нөгөө хөрөнгөө урт хугацаанд түрээсээр ашиглуулсныхаа төлөө олж байгаа нэг эдийн засгийн хөрөнгө оруулалт өгөөч нэг түвшинг хэлж байгаа. Түрээслэгч тал, түрээслүүлэгч тал гэх нэг хоёр талын харилцааг зохицуулж байгаа гэрээний харилцаа үүсгэдэг түрээсэн гэрээ гэж өмнө бид бүгд хэлсэн. За тэгвэл энэ хүү түрээс маань бас хоёр талтай. Нэгдүгээр нь үйл ажиллагааны түрээс, хоёр дахь нь болохоор капитал буюу санхүүгийн түрээс. За тэгвэл өнөөдөр бид нэр үйл ажиллагааны түрээсийн дэлгэрэнгүй тайлбарлацгаая. Тэгэхээр эдгээр үндсэн 5 шалгуурын аль нэгийг л хангаж байвал үүнийг үйл ажиллагааны түрээс гэж үзээд нэгтлэн бодох бүртгэл тусгадаг. За тэгвэл нэгдүгээр шалгуур тухайн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой байх юм бол үүнийг үйл ажиллагааны түрээс гэж хэлнэ. За магадгүй түрээсийн гэрээн дээр үүнийг хатуу нарийн төхөрч өгсөн байна. За хоёр дахь үндсэн шалгуур нь тухайн түрээсийн хугацааны түрээслэгчд хугацаа олгож байгаа эсвэл түүний дахин түрээслэх боломжтой байх бол үүнийг савн түрээс гэж үзнэ. Дараагийн нэг шалгуур нь түрээсэлж байгаа хөрөнгийн маань засвар үйлчлэгээ, за даатгал, ашиглалтын зардал гэх мэтчлэн эдгээр зардлуудыг түрээслүүлэгч тал хариуцаж өөрөө төлж байвал үүнийг үйл ажиллагааны түрээс гэж хэлнэ. Дараагийн дөрөв дэх шалгуур нь түрээсээр хөрөнгийн илэрхийллийн зардал хэрвээ түрээслүүлэгч тал маань нэгтлэн бодох бүртгэлтэй бүртгэнэ гэж гэрээн дээр заасан бол үүнийг үйл ажиллагааны түрээс гэж хэлнэ. Дараагийн шалгуур маань түрээсийн нийт төлбөр нь ихэвчлэн тухайн хөрөнгийнхөө өртгөөс бага байвал үүнийг үйл ажиллагааны түрээс гэж хэлнэ. Тэгэхээр эдгээр 5 шалгуурын аль нэгийг л хангаж байвал тухайн түрээсийг үйл ажиллагааны түрээс гэж үзээд нэгтлэн бодогч маань нэгтлэн бодох бүртгэлтэй тусгана. За нэгтлэн бодох бүртгэлтэй тусгахдаа түрээслэгч тал ямар журналын бичлэг бичгийг, түрээслүүлэгч тал ямар журналын бичлэг бичгийг дэлгэрэнгүй тайлбарлая. За түрээслэгч маань түрээсийн зардал тасныхаа DVD, за мөнгө юм уу, өржил төлсөн түрээс эсвэл түрээсийн үр дагаврын кредит журналын бичлэг. Харин илэрхийллийн зардлыг түрээслэгч тал маань үйл ажиллагааны түрээсийн үед журналын бичлэгийг бичих. Яагаад гэвэл түрээслүүлэгч тал өөрөө илэрхийллийн зардлаа бүртгэнэ гэж бид нэр үзлээ. За тэгвэл түрээслүүлэгч тал маань тухайн түрээсээр орж ирж байгаа мөнгөө хэрхэн яаж нэгтлэн бод бүртгэх вэ гэхээр за мөнгө юм уу эсвэл өрчилж болох түрээсийн орлого эсвэл түрээсийн авлага тасныхаа дебет нь түрээсийн орлого тасныхаа кредит нь бичнэ. Илэрхийллийн зардлыг тооцоод илэрхийллийн зардал дээдтэй нөгөө түрээсэлж байгаа хөрөнгөийгөө хоригдлогцсон илэрхийлэлт тасны кредитт нь журналын бичлэлээр бичиж тооцож үзэх. За тэгвэл хоёр дахь үндсэн төрөл буюу капитал буюу санхүүгийн түрээс. Нарийн сайн харах юм бол үйл ажиллагааны түрээсээс нэлээд олон байдлаараа ялгаатай. За шалгуур нэг дээр нь тодорхой нөхцөл заагдсанаас бусад тохиолдолд за тухайн түрээсийн гэрээгээ хугацаанаас нь цуцлах боломжгүй байх ёстой. Тэгэхээр хоёр тал харилцан тохиролцоо түрээсийн гэрээн дээр үүнийг хатуу зааж өгөх ёстой. Хоёр дахь шалгуур түрээсийн өмчлөл ихэвчлэн за нөгөө түрээслэгч талтаа шилждэг. За энэ талаар түрээсийн гэрээндээ тусгасан байвал үүнийг капитал буюу санхүүгийн түрээс гэж үзнэ. Гурав дахь шалгуур түрээсэж байгаа хөрөнгийн за нөгөө засвар үйлчлэгээ, даатгал, ашиглалтын зардлыг ихэвчлэн түрээслэгч тал түрээсийн төлбөртөө багтаагаад түрээслүүлэгчтэй шилжүүлсэн байх юм бол үүнийг санхүүгийн түрээс гэж үзнэ. Дөрөв дэх шалгуур маань түрээсээр хөрөнгийн илэрхийллийн зардлыг түрээслэгч тал би өөрөө төлнө гэж үзвэл үүнийг санхүүгийн түрээс гэж үзнэ. Тав дахь шалгуур түрээсийн төлбөр нь нөгөө түрээсэлж байгаа хөрөнгийн маань өртгөөс өндөр байвал үүнийг санхүүгийн түрээс гэж үзнэ. За үйл ажиллагааны түрээсийн эргэн санцгай. За тодорхой нөхцөл зааснаас бусад гэрээний хугацаанд цуцлах боломжтой байсан. Тэгвэл санхүү түрээс боломжгүй. Нэгдэх ялгаа.
үнэчлэн ихэвчлэн түрээслэгч талдаа шилжих боломжгүй, түрээслүүлэгч өөрөө шилжүүлж ирсэн. Тэгвэл энэ тохиолдолд түрээслэгч тал шилжиж байгаа. Энэ байдлаараа бас нэг ялгаа. Гурав дахь ялгаа нь нөгөө ашиглалтын зардлыг ихэвчлэн түрээслүүлэгч өөрөө төлж ирсэн. Түрээслэгч өөрөө төлөхгүй байсан. Гурав дахь ялгаа нь. Дөрөв дахь ялгаа нь нөгөө илэрхийллийн зардлыг түрээслүүлэгч төлж ирсэн. Түрээслэгч биш. Гэтэл энэ тохиолдол дээр түрээслэгч тал өөрөө бүртгэнийг заасан. Эхлэн бод бүртгэл. Энэ маань дөрөв дахь бас нэг ялгаа. Тав дахь ялгаа нь нөгөө түрээсийг чинь ашиглаж байгаа хөрөнгийн маань өртгөн маань бага байсан. Үйл ажиллагааны түрээсүүд. Гэтэл санхүүгийн түрээсүүд өндөр байна. Тэгэхээр энэ нь бас нэг ялгагдах тав дахь ялгаа. Тэгэхээр эдгээр шалгууруудыг Нягтлан бод бүртгэлээс суралцж байгаа оюутнууд маань нарийн сайн мэддэг байж аж тооцоололтоо дэлгэрэнгүй бүртгэдэг. Санхүүгийн түрээсийг Нягтлан бод бүртгэл хийхдээ ямар журналын бичил бичдэг вэ? Түрээслэгч тал ямар журналын бичил бичих юм? Түрээслүүлэгч тал ямар журналын бичил бичих вэ гэдэг талаар дэлгэрүүлж үзцгээе. Түрээслэгч тал маань тухайн дансаа түрээсийн хөрөнгө гэдэг дансыг ашигладаг. Харин кредитлта капитал түрээсийн үр гэдэг дансыг ашигладаг. Түрээслэгч тал маань санхүүгийн түрээсийн үед нэг илэрхийллийн зардлаа бүртгэнэ гэж заасан байдаг. За капитал түрээсийн үр, хүүгийн зардал, мөнгө өрн гэдэг дас кредит журналын бичлэгийг бичиж байна. Түрээслүүлэгч тал маань нөгөө капитал түрээсийн авлага гэдэг дасныхаа дээвдэд холбогдох хөрөнгө дасныхаа кредитийг бичиж байна. Түрээслүүлэгч тал маань түрээсийн төлбөрөө хийж байгаа үед дараач журналын бичлэгийг бичиж байна. За мөнгөө шууд хүлээж аваад хүлээмжшүүлж байна. За хүүгийн орлогоор хүлээмжшүүлж байна. Капитал түрээсийн авлага гэдэг дасны кредитийн журналын бичлэг бичиж байна. Ялгааг нь харуул маш өөр журналын бичлэг байна. Тэгэхээр тухайн түрээсийн гэрээ маань нөгөө түрээсэж байгаа хөрөнгө маань үйл ажиллагааны түрээс юм уу, санхүүгийн түрээс юм уу гэдгээс шалтгаалаад Нягтлан бод бүртгэл өөр журналын бичлэг бичдэг байна гэсэн үг. За илэрхийллийн зардлыг нь бичихтэй түрээслэгч тал маань өөрөө хариуцж төлнө гэж заасан шалгуур дээрээ тийм учраас илэрхийллийн зардал дээвдтэй хөрөнгөлцсөн кредит журналын бичлэг бичдэг. Харин түрээслүүлэгч тал журналын бичлэгийг Нягтлан бод бүртгэл хүлээмжшүүлж бүртгэхгүй. Гэрийн даалгавар түрээсийн бүртгэлийн талаар дэлгэрэнгүй судлаад үйл ажиллагааны түрээс санхүүгийн түрээсийн ялгааг нь сайн ойлгоод курсын ажилдаа түрээсийн бүртгэлтэй холбоотойгоор ямар асуудлыг хөндөж бид бүхэн шийдвэрлэж болох вэ гэдгийг ярилцахад бэлтгэж ирээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.